Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн эрэг Америкийн нэгдсэн улсын Техас мужийн 2 дахь том хот болох Сан Антионогоос эхэлнэ. Энэ бол 1994 оны 6 сарын 13-ны өдөр буюу Америкийн нэгдсэн улсад хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө 4 хоног үлдээдсэн хүмүүс маш их тогтолцсон өдөр байлаа. Энэ өдөр 13 настай нэг хүү би хөл бөмбөг мэдгүй сакс тоглоно гэд гэрээсээ гарчээ. Харамсалтай нь энэ өдөр хүү сургаггүй алга болсон. Саксны талбай гэрээс нь 2.5 км-ийн зайтай алхвал 10 минут орчим болдог. Нэг тоглож дуусаад найзууд нь бүгд гэр гэрлүүгээ явж ганцаараа үлдээд маш их ядарсан уу? Эсвэл алхахаас залхуурсан уу? Ээжээр аваалъя гэж бодоод ойролцоох нийтийн утаснаас гэрлүүгээ залхатал утсыг ээж нь биш ах Джейсон нь авчээ. Ахаа би саксны талбай дээр ээжэд намайг ирээд ав гэд хэлчих гэхэд Джейсон ээж унтж байна өөрөө алхаад хүрээдэр гэж хариулжээ. Тухайн үед ээж нь дангийн донооцод шөнийн ээлжинд ажилладаг байсан болохоор өдөр нь унтдаг байсан гин. Нэг заа гэд уцаа тасалсан ч гэртээ эргэж ирээгүй. Хамгийн сонин нь гэр бүлийнхэн хүүгээ алга болсон даруйд нь цагдаад мэдэгдээгүй. Ердөө 13 настай хүүхэдээ л дахиад л гэрээсээ явчих гэж боджээ. Учир нь нэг хөдөлгөөнтэй үгэнд ортгүй ээж ах хоёртойгоо байнга хэрэлддэг хүүхдээ. Тэр болгондоо найзынхаа гэрт очиж чончоод өлсгөөрөө хүрээд ирдэг байсан тул ээж ах хоёр нь огт тоолгүй өөрөө хүрээд ирнэ гэж бодоод өнгөрчээ. Гэвч нэг өдөр, 2 өдөр өнгөрөхөд тэдний сэтгэл баг багаар түгшиж эхлэв. Нэг гэрээсээ гарахдаа ердөө $5 цагаан цамц нийл ягаан өмд ягаан үргэвчтэй солих хувцсгүй гарсан. Хувцас унарчгүй, мөнгөчгүй хүүхэд 2 хоногоос илүү хугацаанд гэртээ ирэхгүй байгаад сандарсан ах Джейсон нь дүүгийнхээ найзуудаас танай гэрт нийг байна уу? Хамгийн сүүлд хизээ харсан бэ гэж асууж эхэлжээ. Гэвч найзууд нь саксны талбай дээр салсан мэдгүй гэцгээж хинэн ч нийгийн сургийг гаргасангүй. Ингээд нийгийг алга болсноос хойш 4 хоногийн дараа л цагдаад албан ёсоор мэдгдсэн. Гэвч цагдаа нар гэрээсээ оргосон байх төвчээртэй хүлээж игээд өнгөрчээ. Николас Баркли буюу Ник нь 1980 оны 12 сард төрсөн. Тэрээр ээж Бэверлигийн 3 дахь хүүхдээ. Бэверли өмнө нь салсан бөгөөд анхны гэрлэлтээсээ Джейсон гэх хүү Кэри гэх охинтой ээжээ. Нөхрөөсөө салж ганц бие ээж байх үед нь баг хүү Ник нь төрсөн байна. Иймээс нэг аавынхаа царайгч мэдгүй өссөн бөгөөд ах эгч хоёртойгоо их нэгтэй эцэг өөр ах дүүс байлаа. Насны зөрүү нэлээ их болохоор Никийг ах эгч хоёр нь өсгсөн гэхэд болно. Ник ердөө 13 настай мөртлөө биедээ 3 шивэстэй. Мөн цагдаагийн газарт хэд хэд удаа дуудагдчихсэн бөгөөд дэлгүүрээс сулгаа ээж багшаагаа сүрдүүлснээс олж захирлын өрөөнд дуудагдчихсэн удаатай. Бүр алга болсныхоо яг өмнөхөн хулгай эргээр насан туршийн гүчүүдийн шүүхээс дуудах хуц ирчихсэн байжээ. Иймээс тэдний гэр бүл хизээж тайван байгаагүй. Нэг ээжтэйгээ үргэлж зодтолтож хэрэлддэг байсан тул цагдаа нар тэдний гэрийн хаяыг цээжилсэн. Бүр заримдаа сард 3 удаа ч иржсэн тохиолдол байгаа. Хэрвээ ээж ах хоёр нь ухаантай байсан бол нөхцөл байдал арай өөр байх байсан баг. Гэвч тэр хоёр хоёулаа хар тамхины амралтай. Ээж Бэверлийн сүүлд ажил хийж доноотны дэлгүүрээс үлдсэн доноотуудыг орон гэргүй хүмүүсийн төв даваачж өгөх зэргээр хүн шиг амьдрах гэж хичээдэг болсон байв. Хамгийн том асуудал нь ах Джейсон. Тэрээр согтууруулах ундаа болон кокаин донтсон бөгөөд үүнээсээ олж ахлах сургуулаач төгсч чадалгүй үргэлж сэтгэл готролтой амьдардаг байв. Тэрээр тусдаа гарсан ээж Бэверлийн Никийг ганцаараа дийлхэ болж гэртээ эргэж ирээд дүүгээ харж өгөөч гэж гуйснаар ээж, том ах, баг хүү 3 хамт амьдрах болжээ. Игч Кэрийн гэрлэж тусдаа гарсан. Хамгийн баг хүү нь алга болчиход хахад гэр бүлээрээ нийлж хайх ёстойч ээж Бэверли ах Джейсон хоёр нь хоорондоо зодтолдоод Никийг хайх сөхөөгүй байлаа. Ник алга болсноос 1 сарын дараа Бэверли цагдаа руу залгаж миний хүү намайг зодоод байна гэж гомдлжээ. Цагдаа нарыг очиход Джейсон ээж өөрөө арх уучаад орилоод исэн. Дүү гэрээсээ явсанд надад уурлаад байна гэжээ. Хэдэн 7 хоногийн дараа цагдаа нар дахин очиход Бэверлиг өс зулгарч Джейснийг нүдэн хөхөрчихсөн. Ээж хүү хоёр үнэхээр гар зөрүүлж гэр нь оронгороо эргэсэн байдалтай. Цагдаа нар энэ гэрийн хамгийн том асуудал Ник алга болсон явдал байхад эднэр яагаад зодтолтоод байгаа юм бол жоох хүүхэд ийм гэрээс залгаад цухтах нь аргагүй мэн гэж дүгнжээ. Үүнээс сарын дараа Джейсон гинэт цагдаа руу залгаж мөрдөгчөө би Никийг харлаа гэдэг. Цагдаа нар шууд гэрлүүн очиход Джейсон Ник гаражны хаалгыг онгойлгоод гэрлүү орох гэжсэн намайг хараад шууд цухтчихсан гэж ярьсан. Цагдаа нар тэгвэл холдоогүй ах гэд ойр хаваар нэгэнгүй хайсан боловч болцсонгүй. Үүнээс хойш цагдаа нар Никийг үнэхээр гэрээсээ оргоод хаа нэгтээ амьдарч байгаа юм байна гэх бодолтой бүрэн үнэмшжээ. Гэвч хар тамхичин Джейсны үгэнд үнэхээр итгэж болох уу? Мэдээж үгүй. Никийг алга болсноос хойш Джейсон, Бэверли хоёр хар тамхиа улам их хэрэглэх болсон. Джейсон би тэр үед дүүгээ очиж авах ёстой байсан юм аа. Миний буруугаас олж дүү маань алга болчлоо гэж уйлж унжин хар тамхиа татсаарай. Хэрвээ үнэхээр гэмшижсэн бол дүүгээ авах хэрэгтэй байтал тэрээр арх ууж мансууруулах бодис хэрэглэн ээжтэйгээ зодтолдож цагдаа дууцаар дэмий хугацаа алдсан.
Эцэст нь Джейсон улам донтож бүр цагдаагийн бие таалцсан хэрэг гаргасан тул ээж нь би ч гэсэн донтогч. Гэхдээ чам шиг хүнтэй хамт амьдарч чадахгүйгээд 1996 онд Джейснийг нөхөн сэргээх төв рүү явуулжээ. Энэ хугацаанд Никээс ямар ч сураг гарсангүй. Гэрээсээ оргосон байлаа ч ердөө 13 настай хүүхэд мөнгөнд дуусгаар гэртээ ирэх ёстой байтал ор сургаггүй замхарсан. Гэр бүлийнхэн ч хар тамхиндаа живж хаяа ихч Кэрийн л дүүгээ хайх гэж оролддог байсан ч тухайн үед интернет, сошиал медиа хөгжөөгүйсэн тул идэвхтэй хайх боломж хязгаарлагдмал байжээ. Ингээд 3 жил өнгөрөв. 1997 оны 1 сард Виржиниа мужид байрлах сургаггүй алга болсон мөлжлөх төгссөн хүүхдүүдийг хамгаалах төв рүү нэгэн дуудлага иржээ. Залгсан хүн би хүүхэд хамгаалах байранд ажилладаг Джонатан гэдэг хүн байна. Гудамжнаас олцсон нэгэн хүүг хамгаалалтанд аваад агач тэр маш их айсан байдалтай юу ч ярихгүй байна. Биеэр жоохон жижигхэн урд хоёр шүднийхээ дунд завсартай хүү байна гэв. Төвийн ажилтан Америкт маш олон хүүхэд алга болдог учраас системдээ урд шүдэн завсартай хүүхэд гэж хайгаад үзтэл 3 жилийн өмнө Техасаас алга болсон Николас Баркли гэх хүүгийн мэдээлэл гарч иржээ. Ажилтан Никийн зураг зарыг Джонатан руу факсаар илгээж царайг нь тулгуулсан. Удалгүй Джонатан эргэж залгаад энэ хүн Ник мөн байна гэж баталжээ. Төвөөс Сан Антониогийн цагдаагийн газарт яаралтай мэдэгдэж цагдаа нараа ээж Бэверли рүү залгаж Никийг оллоо. Одоо хамгаалах байранд байна гэж дуулгав. Ээжийнх нь зүрх салгалж шууд охин Кэри рүүгээ залгажээ. Кэри тэр даруй хамгаалах байр руу залгаж Ник мөн үү? Чи хаана вэ гэж уйлахад Джонатан хүү одоохондоо ярьж чадахгүй байгааж таныг сонсож ин чөлөөтэй яриараа гэдэг. Кэри уцаар Ник би байна. Намайг уучлаарай. Элчин чамайг очиж авнаа гэж уйлж хайлан ярьжээ. Гэвч энд нэг гайхмаар зүйлээс нь Никийг олсон хамгаалах байр Америкт биш, бүр Атлантын далай гатлаад нисгэд 17 цаг зарцуулдаг Испани улсын Андалус мужид байсан. Америк хүү ямар ч гадаад паспортгүйгээр яаж Испанд очсон юм бол Ник ихэндээ юу ч ярьж чадахгүй байснаа сүүлдээ баг багаар санджгаа зүйлсээ хэлж эхэлсэн. Алга болсон тэр өдөр Ник сагсан бөмбөгийн талбайд ганцаараа ижидэл түүндээ цэцүү харагдах хоёр эрэгтэй хүүхэд төхөж ирээд мендлээ зогсож итэл гинэд хий нэг ардаас нь амруу маск шиг зүйлээр дарсан бөгөөд үүнээс хойш юу ч санахгүй ухаалцсан. Дахин ухаа ороход онгоцон дотор ээжээ. Гэвч тухайн үед би одоо хаана байгаа юм бол хаашаа явж байгаа юм бол энэ хүмүүс яагаад миний мэдгүй хэлээр яриад байна. Өөр улс руу явж байгаа юм болов уу гэж бодцоход дахиад л ухаан алдсан гин. Тэгээд дахиад сэргэхэд нэг өрөөнд төвжигдсэн байх ба нэгдээ төстэй харагдах хүүхдүүд хамт хоригдсон байжээ. Хүүг иймэрхүү мэдүүлэг өгөхөд цагдаа нар болон халамжийн төвийн ажилтнууд хүний 8-анд өртөж Европ руу хууль бусаар нэвтрүүлж хаа нэгтээ тэнүүжилж явсаар Испанд хүрээд иржээ гэж таамагласан байна. Ер нь Европын хүн худалдаалах бүлэглэлүүд маш хэрцгий байдаг бөгөөд ялангуяа Албани, Румын гаралтай сүлжээнүүд ямар ч өршөөлгүй байдаг гинэ. Тэд ихэвчлэн эмэгтэйчүүдийг хулгайлж баруун Европ руу зөөх яажгаар жоохон хүүхдүүдийг ч мөмөлждөг. Никийг тэнд байхад хамт хоригдож байсан хүүхдүүд бүгд өөр өөр орных байсан гэжээ. Тэднийг өөрсдийн төрөлх хэлээр англиарч, испаниарч ярьж болохгүй. Заавал францаар ярих ёстой гэж албадан франц хэл заадаг байсан. Үүнээс болоод Ник англи хэлээ удаан хугацаанд хэрэглээгүй тул түүний ярианы аялга маш их өөрчлөгдсөн байв. Ингээд 3 жилийн турш Ник бусад хүүхдүүдтэй хамт энэ тентгүй зөөгдөж амьдарчээ. Гэвч Ник өөрийгөө яг аль улсын ямар хотод байгаагаа ч мэдгүй. Зүгээр л машинд сууг ивэл сууж, хоол өгвөл идэж, байнга харуул хамгаалтанд ор амьдардаг байсан. Гэтэл нэг өдөр хүүхдүүдийг мандаг харуул өрөөний хаалгыг төгчгийн мартаад явжээ. Үүнийг анзаарсан Ник эргэж чаралгүй шууд цугцсан байна. Хувцас сунар гэж олигтой юм байхгүй. Бараг л навсгар даавар шиг юм нөмөрчгсөн хөл нүцгэнгүүж явсаар нэгэн том зам дээр гарч ирээд уйлжээ. Тэр үед аялж явж исэн жуулч жоос Никийг олж хараад цагдаад мэдгдсэн. Цагдаа нар түүнийг хүүхэд хамгааллын байранд түргэж өгснөөр Ник Испани гэдэг улсад байгаагаа мэджээ. Наривчлах юм бол энэ нь Испаний өмнөд хэсгийн Андалус мужийн Линарес гэх маш тайван жижигхэн хотхон байв. Ник инхүү оргож чадсан ч хамгийн харамсалтай нь яг хаана хоригдож байсан гэдгийг огт санаж чадахгүй байлаа. Тэр газрыг нь мэдчихэж л цаана үлдсэн бусад хүүхдүүдийг аврах боломжтой байсан ч түүний турсамж дэндүү хязгаарлагдмал байсан. Ялангуяа бага насндаа бэлгийн хүчирхээлд өртсөн хүүхдүүдийн ой санамж маш ихээр өөрчлөгдөж гаждаг гинэ. Тиймээс түүнийг хэд шахаж хүчилж асууж болохгүй. Учир нь тэр хитрхий жоохон. Ник Америкт очиж холбооны мөрдөх товчоонд байцаагдж байхдаа зарим нэг зүйлийг санаж хэлсэн бөгөөд анх халамжийн төвд ирэхдээ тэр ганц ч үг дуураагүй. Тухайн үед игч Кэрийн энэ баяртай мэдээг сонсоод би Испани руу явж Никийг аваад ирээгээд маш итгэвтэйгээр дүүтэйгээ хурдан уулзахыг хүсжээ. Ингээд хэд хоногийн дараа Кэри Линаресийн өсвөр үеийнхнийг хамгаалах байранд ирсэн. Гэтэл Ник түүнийг хараад жиирхэж цэрвсэн байдалтай малгайгаа тултал нөмсөж нарны шилзүүн хүзүү болон нүрээ том оролтоор ороосон байв. Магадгүй гадаад орчноос айх хайцаасаа болоод өөрийн царай зүсийг ил гаргахаас эмээсэн баг. Кэри Никийг хараад шууд таньж гүйж очоод тас тэврэн Ник би байна. Энэ хугацаанд чамайг олж чадаагүй үнэхээр уучлаарай гэд чангаар уйлж Никийг хөдөлж чадахгүй болтол нь
маш хүчтэй тэрвэрчээ. Хайртай шүү гэж үглэн нүүр ам хацарт нь хурж үзээд чиний амар яг ийм байсан. Аав ахтайгаа ямар адилхан юм бэ гэх энэ дүр зургийг тэнд байсан бүх хүмүүс ажиглаа зогсчихлоо. Хэсэг хугацааны дараа тэр хоёр тусдаа суух цаг гаргаж өгсөн. Кэри 1-2 өрөөнд ярилцах бөгөөд Кэри дүүгээ юу ч санахгүй байгааг мэдчихсэн тул гэрийнхээ зургнуудыг бэлдэж очиод харуулах юм бол ямар нэгэн зүйл санах байх гэж боджээ. Ээж Беверли, өвөө эмээ, ах Джейсон мөн өөрийнхөө хүүхдүүдийн зургийг цувуулан харуулсан. Гэтэл Никийн ой санамж баг багаар сэргэж ээж маань таргалсан байна. Джейсон ах яг хэвээрээ нохоон ч гэсэн том болцсон байх таа гэд бүр өвөө одоо хүртэлцэн юу хэвээрээ байгаа юу гэж асан хүн нэг бүрийг бүгдийг нь санджээ. Кэри дотроо ууж ирсэн ч нөгөө талаар миний дүү мөн ч гэсэн ямар нэгэн байдлаар нэг л танихгүй хүн шиг хачин байна да гэж боджээ. Учир нь хуучин нэг маш хөдөлгөөнтэй үргэлж хэрэг тарьж авдаг хүүхдтэй л 3 жилийн дараа уулцсан дүүн хитрхи даруухан төлөв төвшин дуу цөөтэй болчихсон байлаа. Кэри үүнийг энэ хугацаанд аимшигтай зүйлийг туулсан болохоор ингэж өөрчлөгдсөн байх гэж бодож өөрийгөө тайвшруулсан. Хэд хоногийн дараа Ник Кэритэй хамт ирсэн FBI-ийн төлөөлөгч Нэнситэй уулзаж энэ хүүхэд үнэхээр Никол Спарклийн мөн үү гэдгийг албан ёсоор баталгаажуулах шаардлагатай байлаа. Нэнси Никээс нэлээд юм асууж идэл түүний англиар ярьж байгаа аялга нь хэтэрхий өөр Америк аялга биш байсанд гайхжээ. Уг нь Испаний халамжийн төвд ажилладаг Жонатан анхацалгахдаа энэ хүүхэд Америк аялгаар ярьжээ. Тиймээс Америк хүн мөн гэж хэлсэн байдаг. Гэтэл Нэнсигийн сонсож байгаагаар энэ нь Америк аялга биш, хаанаас гаралтай нь мэдэгдэхгүй огт өөр дуудлага байлаа. Гэхдээ 3 жилийн турш англиар яриагүй. Тэр хооронд Франц хэл сурч тэр нь холдоод англи хэлээ мартсан байж болох талтай гэж үзээд үүнийг тоогоогүй. Харин англи хэлний аялгаас илүү хачин зүйл нь Никийн гадаад төрх байлаа. Өмнөх 13 настай Никийн төрх, одоогийн Никийн төрх хоёр хэтэрхий өөрөв. Үсний өнгө нь адилхан шаргалж, хуучин Никийн үс намирсан, шулуун байсан бол одоо олдсон Никийн үс ширүүн харагджээ. Хамгийн гол нь алга болсон Ник цэнхэр нүдтэй, цагаан арьстай байсан. Гэтэл одоо олдсон Никийн нүд өнгө нь бор, арьсны өнгө нь арай бараан, яг л Өмнөд Америк эсвэл Африктэй ойрхон төрхтэй харагджээ. Үүн дээр эргэлзээ төрж эхлэхэд Ник маш зүрх цусан түүх ярьжээ. Барьцаалагчид Никийг зүгээр нэг тамлаа зогсоогүй. Түүний бие дээр хачин эмнэлгийн туршилт хийдэг байсан гин. Лабораторид тойрж байгаад нүдрүүн зүгээр ямар нэгэн зүйл тарьж үсийг нь тасралтгүй цайруулж буцаараагаад ийм болгочихсон гэж ярив. FBI-ийн Нэнси хэрвээ ийм аимшигтай зүйл амссан бол гадаад төрх нь ингэж өөрчлөгдөж болно гэж дүгнжээ. Нэнси Никийн урд гэр бүлийнхэн зургийг өрж тавиад энэ зураг дээрх хүмүүс хинбэ хэлээрэ гэхэд тэр бүгдийг нь зөв хариулжээ. Маш нарийн деталь зүйлсийг стацуул. Энэ ээж, энэ өвөө, энэ зээ дүү гэд бүгдийг нь хэлв. Ингээд мөн байна гэж үзсэн ч үнэндээ өмнө нь Кэри түн зургуудыг үзүүлсэн байсан болохоор энэ шалгалт тийм ч ач холбогдолтой зүйл биш байлаа. Гэвч бүх зүйлээс илүүтэйгээр түүнийг Ник мөн гэж итгүүлсэн зүйл нь ихч Кэригийн энэ миний дүү мөн ямар ч эргэлзээ алга хурдхан дүүгээ Америк руу авч явъя гэсэн үг байв. 3 жилийн дотор гадаад төрх нь өөрчлөгдөж болох ч гэсэн цусан төрлийн үний зүүн совинг үгүйсгэж болохгүй. Ингээд элчин сайдын яамнаас Ник шинээр гадаад паспорт нээж Ник Кэригийн араас хөтлөн онгоцон цугаад Америк руу буцжээ. Хамгийн харамсалтай нь тухайн үед ямар ч ДНХ шинжилгээ эсвэл хурууны эний шалгалт хийгдээгүй. Технологи тэгтлээ хоцрогдсон үе биш. Ялангуяа хурууны хээг шалгах бүрэн боломжтой байхад яагаад ч юм хийгээгүй өнгөрчээ. 1997 оны 10 сарын 18-ны өдөр Ник Техас мужийн Сан Антонио газардав. Нисэх онгоцны буудалд ээж Беверли, Кэригийн нөхөр Брайан, мөн Кэригийн хүүхдүүд бүгд цуглаж Никийг тосч авсан бөгөөд сурвалжлагчид ч нэлээд ирсэн байв. Харин том ах Джейсон тэнд байсангүй. Джейсон тухайн үед хар тамхинаас гарах нөхөн сэргээх төвд байсан бөгөөд албатан хэвцсэн биш. Эмчилгээ хэлгэнгээ тэндээ ажил хийдэг, гадагшаа чөлөөтэй гарч болдог байдалтай байв. Түүний хар тамхины эмчилгээнд үр дүнтэй байсан тул хүмүүс дүүний ирж байхад яагаад онгоцны буудал дээр ирээгүй юм бэ? Дүүгээ алга болоход хүргэсэн гих гин буруугийн мэдрэмжээсээ болоод ирж чадаагүй болов гэж гайхажлаа. Ямартай ч Ник энэ удаад ч мөн малгайгаа тулцлан өмсөж, нарны шил зүүж, бээлийн өмсөн, ороолтоо хүзүү ам, хамар хүртэл ороосон тул царайг нь танихад маш хэцүү байв. 3 жилийн дараа ээж хүү хоёр уулзсан ч Беверли үгээ тийм ч халуун дулаанаар өгтөж аваагүй. Энэ дүр зургийг дэрэгдээс нь харсан Кэригийн охин Беверли эмээ Никийг хараад тийм ч их баярлаагүй гэж ярьжээ. Дараа нь Беверли үүнийг би хүүгээ маш их санаа тэрвэрх гэтэл Ник өөрөө хойшоо гурсан. Бас дэндүү их өөрчлөгдсөн байсан гэжээ. Бас нэг хачирхалтай зүйл нь Ник ээжийнхээ гэрлөө биш эгч Кэригийн рүүгээ явсан. Тухайн үед Беверли апартментод ганцаараа амьдардаг байсан бөгөөд насан туршаагүй хүүгээ өөр дээрээ авч амьдрах нь зүй ёсны эрэг байтал ээжийнхээ гэрээс хамаагүй хол байх Спринг Бренч дэх эгчийнхээ чиргүүлэн байшинд амьдрахаар явжээ. Үүний тухай Беверли намайг ажилдаа авчих юм бол Ник гэртээ ганцаараа үлдэнэ. Тэгвэл сэтгэл санаагаар унах болов гэж утсан. Маш их ганцаардах байсан учраас Кэригийн рүү явсан нь дээр гэж үзсэн гэжээ. Энэ үг нь ч нэг бодлын ортой. Травматай хүүхдийг гэрт нь ганцаардуулахыг хүсээгүй байж болно.
Гэвч ээж хүү хоёр 3 жил хол байсан бол ямар ч ээж хүүтэйгээ хамт байхыг хүсэх байх. Ник ихчийнхээ гэрт амьдарч ахлах сургуульд бүртгүүлэн найз охинтой болж амралтын өдрүүдээр сүмд явж хаяа ээжийнхээ гэр рүү очин ой санамжинч баг багаар эргэж ирж байгаа юм шиг харагддаг. Энэ мэтэр бүгд л Никийг ирсэнд баярлж хахад ганцхан үнэл ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан нь ах Джейсон. Онгоцны буудалд ирээгүйг нь дүүгээсээ ичсэндээ гимжсэндээ авах гэж бодтол бүтэн сар өнгөрөхөд тэр Никтэй уулзаагүй. Дүүгээ сандгүй юм болов эсвэл Джейсон хар тамхиндаа мансуураад зомби шиг болсон болохоор дүүдээ харагдахаас ичсэн үү? Гэтэл Джейсон хар тамхиа бүр мөсөн хайж ухаан санаа нь урдынхаасаа илүү эрүүл саруулсан байлаа. Бараг сар агас буюу 45 хоногийн дараа л Джейсон Кэригийн гэрт Никтэй уулзгаар иржээ. Гэвч тэдний уулзалтын уур амьсгал ээж Бэверли хүүтэйгээ уулзснаас ч илүү хүйтэн эвгүй байлаа. Джейсон Никийг халуун дулаанаар тэврээгүй, "Сансан шүү, уучлаарай" гэх мэт ганц ч үг хэлсэнгүй. Хоёулаа нэг буднээр зэрэгцээд сууж байхдаа Джейсон нүднийхээ булангаар Никийг ажиглаж нэрээр нь огт дуудаагүй. Тэгвэл Джейсон яагаад ийм үйлдэл гаргасан юм бол? Ник Техаст ирээд тасан зогсож байгаа мэт харагдсан ч удалгүй хачаа авирлж эхлэв. Эхлээд тэр FBI-аас цугтдаг. Никийг Америкт ирэхэд холбооны мөрдөх товчоо хэргийг үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай тул эгч Кэрид нь Никийг байцаалтанд авчирч өгөөрэй гэж загсан. Учир нь Ник хүн худалдаалах бүлэглэлээс ганцаараа ургаж чадсан цорын ганц гэрч. Мэдээж FBI манай Америк иргэнийг тэр тусмаа жоохон хүүхдүүдийг хилийн чандад худалдаасан энэ аимшигт хэргийг мөрдөх нь тодорхой. Гэвч Ник байнга бултаж би FBI-тай уулзмааргүй байна, тийшээ явмааргүй байна гэдэг өв. Ингэснээр түүний дуу цөөрч гутарч ухаан санаа нь хаа нэгтээ тэнүүчилсэн мэт гөлрөх болсон. Мөн сургуулийнхаа даалгаврыг хийхгүй байснаас гадна олон удаа тасалж 12 сар сургуулиасаа хөөгцөн. Энэ бүхэн Америкт ирснээс нь хойш хэдхэн сарын дотор болсон үйл явдал. Нэг өдөр тэр Кэригийн машиныг хилэлгүйгээр хулгайлаад цугтжээ. Хөгжмөө тултлан чангалж тавиад Оклахома муж хүртэл тавьсан байна. Энэ нь машинаар 8 цаг орчим явах холцоо. Уг нь машин барьж чаддгүй олон жил хоригдсон хүүхэд байтал яаж машин барьж сурсан юм бол? Ямар ч тач тэр хурд хэтрүүлж яваад цагдаа нарт баригдсан бөгөөд насанд хүрээгүй, үнэмлэхгүй машин хулгайлтаа эрэхт орж Кэри түүнийг авчээ. Үүний дараа тэр өөрийгөө гэмтэх үйлс гаргаснаар гэр бүлийнхэн түүнийг сэтгцэн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Гэхдээ би ийм байдал нь тэмч хүнд байгаагүй учраас удалгүй эмнэлгээс гарчээ. Гэр бүлийнхэн хүн орчиндөө тасгүй байгааг хараад манай нэг хэцүү зүйл туулсан болохоор ингэж шаналж байна. Бид түүнийг хайраар дутаахгүй байх ёстой гэд улам илүү халамжлахыг хичээсэн ч тэдний хичээх тусам Ник энэ гэр бүлээс улам бүр зүхтахыг оролцооролаа. Никийн энэ хачуу үйлслийг анхааралтай ажиглаж байсан хүн бол хувийн мөрдөгч Чарли Паркер. Тухайн үед Никийн түүх Америк даяар тархаж маш том сенсац болоод байв. Ийм байхаас жаргагүй 3 жилийн өмнө сургууль алга болсон Испаниас олдож цаана нь аимшигтэй хүн худалдаалах сүлжээ байна гэхээр хүмүүсийн сонирхол туйлдаа хүрсэн байв. Гэвч FBI-аас Никийн гэр бүл чимээгүй бай, ярилцлага битгий үг маш болгоомжтой байх хэрэгтэй гэж анхааруулсан. Учир нь өнөөх бүлэглэл тэднээс өшөө авбал яана гэхээс айжлаа. Гэвч Америкийн телевизийн сувгуудад энэ хамаагүйсэн. Тэдний нэг болох хард копи нэвтрүүлгийн баг Никтэй ярилцлага хийхээр араас нь уугахгүй хөзөлтжээ. Гэвч Никийн хаяг, имэйл, холбоо арга утас олдохгүй байсан тул тэд хувийн мөрдөгч Чарлиг хөслөн Николс Барклийг олж өг гэсэн даалгавар өгчээ. Эцэст нь нэвтрүүлгийн баг Ник болон Кэри нарыг ятгаж чадсанаар Кэригийн зочны өрөөнд ярилцлага хийхээр болов. Энэ үед мөрдөгч Чарли гал тогооны талын ширээний дэргэд зогсоод ажиглаж хаад ширээн дээрээс Никийн зургийг харсан. Энэ нь Никийг алга болох үед буюу 13 настай байхдаа авуулсан зураг байсан ч ердөө 3 жилийн өмнөх мөртлөө зураг дээрх Ник ярилцлага өгөө сууж байгаа Ник хоёр хитрхи өөрөв. Хамгийн гол нь нүдний өнгө зураг дээрх Ник цэнхэр нүдтэй. Одоо яриад сууж байгаа хүүгийн нүд бор өнгөтэй. Дэндүү өөр байгаа нь хачин санагдсан тул Чарли зураглаач руу сэмхэн төхөж очоод Никийн чихний хэлбэрийг боломжоор маш тодорхой томруулж авч өгөөрэй гэж гуйжээ. Чарлигийн хэлснээр хүний чихний хэлбэр хизээж өөрчлөгддөггүй. Тиймээс хооронд нь харьцуулахын тулд гуйж ширээн дээрээс 13 настай Никийн зургийг нууцаар авч яваад офис руугаа очиж компьютер дээрээ Photoshop нэг зураг дээрх чих болон сая бичлэгээр авсан хүүгийн чихийг давхарлан тавьж үзтэл шал өөрөөлаа. Чарли одоо ирсэн байгаа хүү Ник биш гэж бүр итгэсэн ч гэр бүлийнх нь бүгд итгэж байхад ганцаараа энэ Ник бишээ гэвэл хэн ч итгэхгүй учраас нотлох баримт цуглуулж эхэлсэн. Тэрээр хамгийн түрүүнд нүдний эмч рүү залгаж хүний нүд рүү химийн бодис тариул нүдний өнгө өөрчлөгдөх үү? Цэнхэр нүд бор олж болох уу гэж асуув. Эмч тийм байх боломжгүй гэж хариулжээ. Уг нь Ник өөрийгөө биологийн туршилтанд орж нүд рүүгээ тариулж үсээ дахин будуулсаар агаад ийм болсон гэж ярьжсэн ч амьдрал дээр тийм харгас туршилт хийгээд нүдний өнгийг амжилттай өөрчилсөн ганц ч тохиолдол байдаггүй байна. Дараа нь Чарли Сан Антониогийн Trinity X сургуулийн хэл шинжиллийн мэргэжилтэн рүү залхав.
13 нас хүртэл англиар ярьжсэн хүүхэд 3 жил хоригдож дарамтанд байсны улмаас англи аялал нь тэсөөр болж өөрчлөгдөхүү гэхэд үгүй тийм зүйл болохгүй гэв. Хүний хэл ярианы систем дунджаар шилжилтийн насн дээр нь буюу 11-ээс 12 наснд бүрэн бүрэлдэж дуусдаг. Тиймээс хэдэн жил ашиглаагүй байсан ч эргээд англиар ярихад унган аялах нь буцаад ирдэм байна. Гэтэл одоогийн нийгмийн яриа нь англи хэлийг анханасаа төрлөх хэлээ болгож өссөн үний яриа огт биш байв. Тэр мэрэгжилтэн энэ хүүхэд англи хэлтэй орчинд өсөөгүй гэсэн эцсийн дүгнэлт өгчээ. Чарли шууд FBI-ийн мөрдөгч Нэнси рүү холбоо барьж одоо ирсэн байгаа хүүхэд Ник биш, хурдан ДНХ тест хийж үзгэжээ. Энэ мэдээг сонсоод Нэнси ч сэтгцэн эмч хүүхдийн мэрэгжилтнүүд болон Никтэй уулзж исэн эмч нараас баталгаажуулж эхэлтэл бүгд л Ник биш байх магадaltaй гэсэн санал өгөв. Ингээд Нэнси хэрвээ энэ хүн Ник биш бол яг хэн бэ гэдгийг илрүүлэхээр шийдэж хамгийн түрүүнд ДНХ болон хурууны ээний шинжилгээ хийхээр Кэри рүү залгаж битгий сандраарай. Одоо танай гэрт байгаа хүү Ник биш байх магадaltaй. ДНХ-ийн дээж өгч юм бол би шалгаад үзье гэхэд Кэри тийм байх учиргүй. Энэ миний дүү Ник мөн гэд эрс татгалзжээ. Ээж Бэверлийн ч муу адил уурлаж миний хүн мөн байхад яагаад биш гээд байгаа юм бэ? ДНХ хийлгэх шаардлагагүй гэж уурлаж хэд хэдэн удаагийн хүсэлтийг бүгдийг нь буцаажээ. Нэнси тачин санагдсан зүйл нь энэ гэр бүл анх хүүгээ алга болоход тийм их гашуудаж гимшижсэн мөртлөө одоо болохоор зөвхөн урд байгаа энэ хүүг миний хүн, миний дүү мөн гэдэгт улаарчсэн нь хачаа харагджээ. Эцэст нь 1998 оны 2 сард FBI шүүхээс ДНХ болон хурууны яг албатан авах нэгжлэгийн зөвшөөрөл гаргуулж авлаа. Энэ нь нэг Америкт ирснээс хойш 4 сарын дараа болсон. Ийм зүйл шүүхийн зөвшөөрөл гарах уу гэж гайхаж болох ч Америкийн нэгдсэн улсын засгийн газар Никийн үгэнд итгэж түүнд гадаад паспорт нээж өгсөн. Хэрвээ тэр Ник биш бол Америкийн засгийн газар иргэншлийн эрхгүй хүнд хууль бусаар Америк иргэншил олгосон хэрэг болж хувирхав. Тиймээс зөвшөөрөл авч тэд эхлээд Никтэй уулзсан. Гудамжинд явж байхад нь FBI түүнийг зогсоогоод чи Ник биш үсттэй гэхэд тэр юу ч дуграагүй. Ингээд ДНХ сорил, хурууны хээ, алганы хээг нь авахд тэр бүх зүйлд ном журмаар нь хамтран ажиллав. Үүний дараа FBI ээж Бэверлигийн гэрлөө очиж танаас ДНХ дээж авъя гэхэд Бэверли уурлаж бүр шалан дээр хөвтжгаад хизээч өгөхгүй миний ганц ширхэг үсээгч авч чадахгүй шүү гэж эсэргүүцсэн. Гэвч шүүхийн шийдвэр учраас арай гэж ятхан ДНХ болон хурууны хээг нь авч чаджээ. Хамгийн түрүүнд хурууны хээний хариу гарахад тамгалж яснаар одоо өөрийгөө Ник гэж нэрлээд байгаа хүн Николас Баркли огт биш байлаа. Ийм амархан мэдэж болох зүйлийг бүтэн 4 сарын дараа л албан ёсоор илрүүлсэн. FBI цагдаа гэр бүлийнгээд бүгд хуурцсан. Тэгвэл Никийн дүр тоглоод исэн энэ хүн яг хэн бэ? Энэ залуу бол зүгээр нэг 16 настай өсвөр насны хүү биш. Мэргэжлийн луурчин байв. Жинхэнэ Никээс 6 насаар ах буюу 1974 оны 6 сард төрсөн. Тухайн үед 23 настай насан турш ирвэлээ. Царайн жоохон залуугаа харагддагч үннийг мэдснийхаа дараа харахад 16 дэх хүүхдээс хамаагүй ахмад харагдчихэв. Энэ залуугийн жинхэнэ нэрийг Фредерик Бурден гэдэг. FBI-ийн мөрдлөгөөр Франц улсын иргэн бөгөөд Европоор тэнүүжилж хуурам мэхлэлт хийдэг Франц, Испани, Бельги зэрэг олон улсад хэд хэд удаа баривчлагдчихсэн зартай л уурчин байжээ. Фредерикийн гол арга барил нь шинэ иргэншил, шинэ дүр бүтээхэв. Заримдаа өөрийгөө өнчүүн хүүхэд, заримдаа хүчирхийлэл төрсэн хохирогч, эсвэл сургуу алгуулсан хүүхэд гэж хамлон шиг хувиргадаг. Хамгийн сонирхолтой нь тэрээр хизээж мөнгө төгрөг олох гэж луйвар хийж байгаагүй. Зүгээр л гэр бүлийн гишүүн болж бусдын амьдралд шимэгчилж амьдрахыг хүссэн. Мэдээж тэгж амьдрах нь санхүүгийн ашиг сонирхлын нэг хэлбэр мөн боловч тэр их мөнгө олох биш. Ердөө л би энэ гэрт амьдрмаар байна гэсэн ганцхан хүсэлтэй ээжээ. Фредерик Бурден Францын 8 хотын ойролцоох Парис орчмын бус нутагт төрсэн байна. Ээж Гислен нь ердөө 18 настай байхдаа түүнийг төрүүлжээ. Ээж нь маргарины үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд тэнд танилцсан Алжир гаралтай нэгэн ирээс жирэмсэн болсон. Гэвч өнөө гэр нь гэр бүлтэй хүн байсан бөгөөд жирэмсэн гэдгийг нь сонсоод үйлдвэрээсээ шууд цухтаж алга болжээ. Гислен хүүгээ ганцаараа өсгөх маш хэцүү байв. Учир нь тэр залуу насндаа наргиж цэнхийг хүссэн. Тэрээр байнга шөнийн клуб хэсэж арх хүн хүүгээ гэрт нь ганцаарнг нь үлдээгээд ирдэггүй байв. Ингэснээр хөршүүд нь гомдол гаргаж хүүхэд хамгааллын газраас ээжийг нь насран хамгаалах эрхийг хасаж Гислений аав ээж буюу Фредерикийн өвөө эмээд нь насран хамгаалах эрхийг шилжүүлжээ. Ийхүү Фредерик өвөө эмээдэрээ өссөн бөгөөд 5 настай байхад нь тэд Францын 8 хотын захын нэгэн хөдөөний жижигхэн тосгон руу нүүсэн байна. Тэнхүү хүүхдүүд Фредерикийг нэлээд дээрлэхэд шоолдог байсан. Учир нь түүний гадаад төрх жоохон бур арьстай, хар үстэй байснаас гадна хаанаас ч маав нь Алжир хөнгөнэ гэсэн цуураа тарсан. Тухайн үед Европын аслагдсан хөдөө тосгонд арьс өнгөөр ялгуурлах үзэл их байсан бөгөөд цэвэр цагаан арьстан л биш бол гадуурхаж доош нь хийдэг соёлтой байжээ. Тиймээс хүүхдүүд түүнийг чамд аав ээж байхгүй зү. Аавынхаа нэрийг ядаж мэдхүү. Хувцс чинь яагаад ийм бохир байгаа юм бэ?
Аав чинь альжиргүй юм уу гэж шоолоход Фредерик өөрийгөө хамгаалах зүүн совингоороо худлаа хэлж эхэлсэн. Тэрээр манай аав Английн нууц тагнуулж, тийм болохоор хүнд ч хэлж болохгүй. Муу хүмүүс над руу дайраад байгаа учраас би энд нуугдаж амьдарч байгаамаа гэж бүр 5 настайгаас эхлэн кино шиг худлаа төг зохиосон байна. Хожим нь Фредерик нэгийн ярилцлаганда хүмүүс намайг үннийг хэлэхэд зүхэж, харин худлаа хэлэхэд хайрладаг байсан гэж ярьдаг. Энэ нь маш харамсалтай, гунигтай өгч насан турш өнөө ухаан суух ёстой байтал Фредерик улмал буруу замаар будаад ээжээ. Тэрээр айлын эд зүйл хулгайлж, сургууль дээрээ байн хүүхдүүдтэй зодтолдож хичээлээ хийхээ болон улмаар 12 настайдаа 8 дахь хүүхэд хамгааллын байранд хүргэгджээ. Тэр үед Фредерикт нэгэн хачин туршил эмгэг бий болсон нь ой санамжаа алдсан дүр хэсгэх байв. Шөнөөр зориуд гудамжинд гарч төөрсөн эсвэл сургуу алга болсон хүн шиг аашлна. Би хаана байна? Ой санамж маань алга болчлоо. Би өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүй байна гэхэд насанд хүрчэд хүмүн чи зүгээр үү? Нэр чи юм бэ гэд анхаарал тавьдаг байв. Магадгүй тэр бусдын хайр халамжийг маш ихээр хүсдэг байсан бах. Ингээд 1990 онд 16 настай байхдаа өөр нэгэн халамжийн төв рүү шилжсэн ч тэндээсээ шууд оргож замд дайгцаар Парис руу очжээ. Гэтэл Парис түүний өссөн тосгоноос тэс өөр гудамжаар нь дүрм машин олон хүн холхилжсэн тул айд сандарсан. Тэгээд гудамжинд явж исэн цагдаа дээр очиод ахаа би маш их өлсөж гэнэ гэхэд цагдаа нэр чи юм бэ гэж асуусан. Тэрээр Жими Сейл гэж хариулжээ. Хаанаас ирсэн бэ гэхэд Англиас ирсэн гэв. Тэгээд яагаад англиар ярихгүй байгаа юм бэ гэж асуухцаар эцэст нь Фредерикийн жинхэнэ хэн бэ гэдгийг нийлэрч буцаад халамжийн төв рүүгээ өргөгдөжээ. Энэ үед тэр нэг зүйлийг ухаарсан нь англиар жоохон ярьдаг болчих юм бол өөрийгөө англи хүн гэж хуурч болох юм байна. Тэгвэл намайг англи руу явуулаад өгч юм билүү гэж бодоод англи хэлийг баг сурч эхэлжээ. Ингээд тэнүүлж амьдралаар амьдарч өнөөдөр Кейси, Маргааш, Майкл, нөгөөдөр Джон гэх мэтэр нэрээ байнга өөрчлөн хүмүүсийг хуурдаг. Арга барил нь дандаа ижилхэн цагдаагийн газар очих. Эсвэл замын хажууд зүгээр хэвтэнэ. Ингэнгүүт хүмүүс яасан бэ, юу болсон бэ гэж асуухад Фредерик хэлгүй, ярьж чаддгүй хүний дүр хэсгэж цаасан дээр надад гэр эрэхтэй нь сургуульд явмаар байна гэж бичиж үзүүлдэг байв. Цагдаа нар эмч нар зөвлөхүүд түүнийг хэлгүй болсон өвчтөе хүүхэд байна гэд халамжийн төв рүү явуулахаар тэндээсээ дахиад л орохдог байсан. Ингэж авсаар тэр улсын ил дамнан Испани, Итали руу маш их явдаг болов. Эцэст нь Францын цагдаа Интерпол мөн насан туршийн хүүхдүүдийг халамжийн төв рүү илгээдэг шүүгчдийн дунд нэг хэлгүй дүр хэсгдэг хүүхдээ нь сураглаад үзсэн чинь Франц, Англи, Испани, Итали гэсэн 4 хэлээр ус цас шиг ярьдаг гэсэн цуу яриад аргажээ. Энэ түүх нь бүр телевизийн сугуудын чихэнд хүрсэн. Ингээд 1985 онд Америк руу явхаас өмнө Францын алдартай Entertainment нэвтрүүлэг болох бүх зүйл боломжтой гэх шоунд Фредерикийг урьж оролцуулжээ. Тухайн үед Фредерик 20 настай байсан. Хөтлөгч нь инээмсэглэн үзэгчдээ энэ үгийн нэрийг хэн гэдэг вэ? Кевин үү? Педро юу? Хэдэн настай юм шиг харагдчихээн гэд маш өвчлөлтөөр нэвтрүүлгээ хөтлөж илоо. Нөхцөл байдал маш хачирхалтай, инээдтэйсэн тул хөтлөгч дүүнээс чи яагаад ингэж амьдрд юм бэ? Яагаад өөрийнхөө жинхэнэ нэр болох Фредерикээр амьдрдаггүй юм бэ гэж асуухад би багштаа эцэг ихтэй хаягдсан. Надад зүгээр л хайр халамж гэр бүл хэрэгтэй гэнэ гэж хариулжээ. Үүнийг сонссон үзэгчид түүнийг луурчин гэдгийг мэдчихсэн ч өрөвдөж эхэлсэн байна. Гэр бүлийг ямар их өгөөсөндөө ингэж авах вэ гэж бодхоос гадна тэрхийн нэгэнд санхүүгийн том охирол учруулаагүй байсан тул хүмүүс түнд маш уужуу ханджээ. Бүр телевизийн сугаас чамд очих газар байхгүй бол энд ажил гэсэн санал тавьсан ч Фредерик өөрийнхөө жинхэнэ төрхийг нууж хаягдсан өнчүү хүүхдийн дүр хэсгээ зогсоож чадахгүй байв. Тэрээр ажлын саналыг хойш тавин дахиад л гудамжинд гарчээ. Ингэж авсаар 1997 оны 10 сард Испани Линрес хотын гудамжинд тэнүүжилж хаад хүүхэд хамгааллын байранд хүргэгдсэн. Энэ нь түүний Америк руу явхаасаа өмнө нийгмийн төр тоглосон газар. Тэнд очиод Фредерик дахиад л өсвөр насны хүүхдийн дүр хэсгсэн боловч энэ удаагийн шүүгч арай өөр байлаа. Тэрээр Фредерикт чи насан туршаагүй өсвөр насны хүүхэд гэдгээ батал. Нэр хаяг иргэншлээ баталж чадахгүй бол шууд хурууны эгч нь авч шалгах шүү гэж тулгажээ. Фредерик сандарч эхэлсэн. Учир нь тэр өмнө нь Интерполоор ирэн сурвалжлагджсэн тул хурууны хийг нь тулгуул шууд 23 настай Франц хүн олон удаагийн иргэншлийн лувир хийсэн эргэтэн гэсэн ял шийтгэлийн түүхэнд гарч ирнэ. Ингээд хурууны эгээ өгөхийг хүсээгүй учраас халамжийн төвийн ажилтнтай өрөөндөө хоёулахнаас суугаад ярилцав. Ажилтан түүнийг ятгаж чи үннээ хэлчихээ санахгад үз. Чи үнэхээр өсвөр насны хүүхэд ээжээж л бид чамд тусалж чадна гэхэд Фредерик юу ч хэлж чадахгүй. Хэлгүй хүн шиг таг суусараагаад эцэст нь цаасан дээр маргааш болохоор би бүгдийг нь хэлье. Өнөөдөр намайг зүгээр л энд оффист тонуулаад өгөөч гуйж ийн гэж бичдэг. Ажилтан чамд ганцаараа байх цаг хэрэгтэй болтой 50 бодож үзээрэй гэд Фредерикийг өрөөнд үлдээгээд явжээ. Яг энэ мөчөөс Фредерикийн шин төлөвлөгөө эхэлсэн. Энэ удаа өөрийгөө хэн гэж хэлэх вэ? Англи хүн гэхээр бүтггүй бах. Америк хүн гэж үзэх үү гэж бодож эхлэв. Гэхдээ хүмүүсийн боддог шиг Фредерик анханасаа би Николас Баркли болно гэж төлөвлөөгүй байсан.
Учир нь тэр Николас Баркли гэж хэн байдгийг ч мэдэхгүй. Гэвч Фредерик маш ухаалаг хөдөлж Америкийн сургаггүй алга болсон болон мөлчлөгт өрцсөн хүмүүсийн хамгаалах төврөө шууд залгаж сайн байна уу? Намайг Джонатан гэдэг. Би Испаний хүүхэд хамгаалах байрны ажилтан байна. Манайд одоогоор нэг Америк хүүхэд хамгаалтанд байгаа бөгөөд тэр хүү огт ам нээхгүй байна гэж хэлжээ. Америкийн төвийн ажилтан хүүхэд ямар хуу төрхтэй вэ гэж асуухад биеэр жоохон жижигхэн, ус нь өтгөн боронхтой. Урт талын үүдэн шүүд нь хоорондоо жоохон зайтай гэж дүрсэлжээ. Энэ нь өөр хүүхдийн төрх биш, яг өөрийнхөө гадаа төрхийг дүрсэлж хэлсэн. Төвийн ажилтан түр үлээнэ үгээд дата базаа шууд эхэлснээ гинэс дуу алдаж миний бодлоор энэ хүн Николас Барклиан гэхэн тэр яг энэ цэгээс эхлэн жинхэнэ утгаараа хинийд санаанд оромгүй инээдмийн кино шиг үйл явдал өрнөжээ. Фредерик Джонатны дүрээр тийм үү тэр хүүгийн зургийг надад факсаар явуулж болох уу гэхэд удалгүй факс ирж Никийн зураг олон хувийн мэдээллүүд хэвлэгдэн гарч ирэв. 1997 онд тухайн үеийн факсны хэвлэлтийн чанар муу ах нь ойлгомжтой. Тэр хар цагаан зургаас хүний царайг нарийн таних ямар ч боломжгүй. Зүгээр л цагаан арьстай эрэгтэй хүүхдэн гэдг нь л харагдчихлаа. Фредерик үүнийг хараад иймэрхүү зураг юм бол би хүмүүсийг хангалттай хурж чадах юм байна гэж бодоод дахин Америк руу залгаж тийм байна. Николас Баркли яг миний дэргэд сууж ийн гэж хэлжээ. Энэ мөчөөс эхлэн Америкийн байгууллагууд, төвийн ажилтан, цагдаа, FBI бүр элчин сайдын яам хүртэл Фредерикийн энэ луурд өөрсдөө тусалж эхэлсэн байна. Төвийн ажилтан маш их баярлаж шууд Техасын цагдаагийн газарт мэдгдсэн бөгөөд цагдаа нар ээж Бэверли болон эгч Кэри нарт нь хэлж Кэри шууд Испани руу залгажээ. Энэ үед Фредерик би энэ халамжийн төвийн ажилтан байна. Нэг одоогоор ярьж чадахгүй гаач таны яриаг сонсож гин чөлөөтэй яриараа гэд ганцаараа 2 үний дүр тоглож илоо. Факсны зураг тод биш байсан тул сургаггүй алга болсон хүүхдийн төвийн ажилтан маш найрсаг зан гаргаж Никийн өнгөт хэд хэдэн зургийг яаралтай олон улсын шуудангаар илгээжээ. Хэд хоногийн дараа өнөөх шуудан Фредерикийн байсан халамжийн төвд ирэв. Фредерик үүнийг ажилчдын гарт орохоос өмнө замаас нь шүрч аваад ариун цэврийн өрөөрөө гүйж орон Никийн өнгөт зургийг хартал арьсны өнгө, нүдний өнгө, өсний өнгөн ч өөрөөлаа. Түүнээс гадна Ник баруун гарынхаа эрхий 7 хурууны дунд загалмайн шивээстэй гэж бичигдсэн байв. Фредерик шууд арын хашаа руу гүйжчоод өнөөх зураг дуудсуудыг бүгдийг нь шатааж устгаад өсний будаг худалдаж авч үсээ цайруулж бутсан байна. Мөн халамжийн төвийн бусад хүүхдүүдээс гуйжгаад балны бэх зүгээр нэг ихтэй ижилхэн загалмайн шивээсээ гар дээр илгсэн. Гэвч нүдний өнгийг яаж ч өөрчилж болохгүйсэн тул намайг барьцаалж тамилж байхдаа биологийн туршилт хийж нүдний өнгийг маань өөрчилсөн гэж хэлийгээд энэ бүх худал түүхийг зохиосон. Хүн худалдаалах бүлэглэл гэж юу ч байгаагүй бөгөөд бүгдийн л уурчны үгэнд хуурцсан байлаа. Үүний дараа эгч Кэри, FBI-ийн Нэнси нар Испанд ирж элчин сайдын амнаас Америкийн гадаад паспорт бэлдэж өгөхөд хинэнч Фредерикийн хурууны хий болон ДНХ-г шалгаагүй нь маш ачирхалтай үйлдэлэв. Уг нь Испанд анх шүүгч шалгах жахад нь бултаад гарсан. Орох гарах шалгалт маш чанга Америкийн нэгдсэн улс хүртэл үүнийг анзааралгүй өнгөрөөсөн байлаа. Фредерик анхандаа зүгээр л өөрийгөө насанд хүрсэн эсвэл яаш ихтгэлтэй хэрэгтэн гэдгээ нуухын тулд өнчөө хүүхдийн дүр эсэгжсэн ч хэрэг явдал улам томорч Америк руу явахаар болоход одоо оргоод алга болчтой юм билүү гэж бодож байсан гэн. Гэвч тэрээр цухтах цагаа алдчихсан бөгөөд нэг мэтгэд л Америк руу нисч байгаа онгоцны судалт сууж ижээ. Тэрээр онгоцон сууж явж байхдаа энэ онгоц зүгээр сүрчээсэ гэж бодож байсан гэдэг. Гэвч онгоц амжилттай газардаж Америкийн хөрсийг гიშгэхэд хүмүүс түүнийг нэг хэмээн дуудаж, уйлан тэрвэрлдэж, хайр халамж үзүүлж, дулаахан гэртээ амттай хоол унд хийж өгөхөд тэр гэр бүлийнхэн маш сайхан хүмүүс шиг санагджээ. Фредерик миний үргэлж өгүүлж хүсэжсэн гэр бүл маань энэ байж магадгүйгээд нэг болохоор шийдсэн байна. Гэвч эцэст нь 4 сарын дараа бүх зүйл илэрч Фредерик шийтгэлээ үлээх болсон. Тэгэхдээ Фредерик баригдахаасаа өмнө FBI-ийн Нэнсид маш ноцтой нэгэн зүйлийг хэлсэн байдаг. Үнэн дээр тэр гэр бүлийнхэн намайг Ник биш гэдгийг анханасаа бүгд мэдчихсэн. Кэригч намайг Испанд авахаас эхлээд зургууд үзүүлж намайг юу ч мэдгүй гацх үед хариултыг нь өөрөө хэлж өгөөд надад туслаад байсан. Ээж ч гэсэн намайг өөрийнх нь хүү биш гэдгийг мэдчихсэн учраас надтай хамт амьдраагүй. Ах Джейсон бол намайг нэг ч удаа Ник гэж дуудаагүй. Тэр гэр бүлийнхэн надтай адилхан. Үгүй надаас ч илүү жүжиглсэн гэжээ. Тэр гэр бүлийнхэн яагаад ямар шалтгаанаар танихгүй гадаад залууг миний хүү, миний дүү гэж гэртээ байлгаж, хооллож, хайрлаад байсан бол цагдаа нар болон FBI-аас энэ хүн Ник биш вэ гэж хэлэхэд тэд яагаад тийм ихээр уурлаж эсэргүүцэж байсан бэ? Их хүний зүгээс гаргаж болох бидний төсөөлж байгаа үйлдэл бол мэдээж тэгвэл манай Ник хаана гамэ гэж асуух ёстой ч Бэверли үгүй энэ хүн манай хүн мөн. ДНХ шинжилгээ хурууныхээ авахыг хизээч зөвшөөрөхгүйгээд шалан дээр хэвтэж зөрүүдэлсэн. Тиймээс баттай нотлох баримт байхгүй ч гэлээ FBI болон хувийн мөрдөгч Чарли Паркер нар энэ гэр бүлийнхээ өөрсдөө жинхэнэ Никэд ямар нэгэн зүйл хийсэн биш үү? Хүн аль хэдийнэ үхээд байхгүй болсон болохоор жинхэнэ Никийг хайхгүй байгаа болов гэх хардлагыг төрүүлжээ.
Мэдээж ямар нэгэн биет нотлох баримт байхгүй тул маш болгоомжтой хандах хэрэгтэй. Эцэст нь Нэнси ээж Бэверлиг худал үнэ илрүүлэх тестэнд орохыг санал болгов. Бэверли ихэндээ эргэлзэж охин Кэригээс асуухад зүгээр орчхоо, айхч зүйлгүй, нуугч зүйл байхгүй гэснээр Бэверли тестэнд оржээ. Түүнээс олон зүйл асуухад эхний удаа тэр тэнцэж үннийг хэлж гэнэ гэсэн хариу гарав. Гэвч асуудал нь Бэверли хар тамхи мансууруулах бодис хэрэгэлдэг байсан. Нэнси Бэверли одоо мансуурчихсан байна. Бодисын үйлчлэл гартал нь хүлээж ийгээд нэлээд хугацаа өнгөрсний дараа дахин худал үнэ илрүүлэгч тестэнд оруулжээ. Гэвч энэ удаад тэр тэнцсэнгүй. Хүүгийнхээ алга болсон эрэгт оролцсон зүйл байгаа юу гэж асуухад өнөөх худал үнэ илрүүлэгч аппарат нь галзуурсан мэт ажилд ширээн чичрээд шидэгдэг шахам хариу заажээ. Нэнси Бэверли та худлаа хэлж гин гэхэд би дахиж ярихгүй гэрлүүгээ явлаа гэж судлаасаа босчээ. Тэр мөчөд Нэнси араас нь хөөж очоод та яагаад цухтаад байгаа юм бэ? Яагаад ингэж их уурлаад байгаа юм гэхэд Бэверли яг л Никос шиг байна. Тэр хүн намайг амьдаар минь яаж тамруу түлхэж байгааг хараач гэж хэлсэн. Энэ нь тэр хүү багын л намайг ээжигээ тэгж их зовоодог гэсэн мөртлөө алга болчоод хүртэл намайг гэмт хэрэгтэн болох гээд байна гэсэн утгатай байв. Ямар ч тач тестээр худал гэж гарсан ч үүгээр FBI шууд арга хэмжээ авах боломжгүй байлаа. Энэ нь зөвхөн мөрдлөгт ашиглах лавлах материал болохоос шүүхийн баттай нотлох баримт биш. Нэнси мөн хамгийн их сэжиглэгдэжсэн ах Джейсонтэй уулзаж байцаалт авчээ. Түүнээс дүүч нь 3 жилийн дараа Америкт ирж байхад чи яагаад шууд уулзахаар ирээгүй юм бэ гэж асуухад Джейсон би Никийг харахыг хүсээгүй гэж хариулжээ. Энэ нь ч муу адил жирийн үний амнаас гарахааргүй хариулт байв. Үүний дараа Джейсон амаа таг үдэж Нэнси дахин дуудсан ч очихгүй хинтээж харилцахгүйгээр амьдарчгаад хэдхэн 7 хоногийн дараа нас оржээ. Үхлийн шалтгаан нь кокаин тун хэтрүүлэн эргэлсэн гэж гарсан байна. Гэвч өмнө нь дурдсанчлан Джейсон хар тамхиа аяад 1 жил гаруй хугацаанд нөхөн сэргээх төвд байж биеийг цэвэршиж бүр бусад хүмүүс тусалдаг зөвлөх хийжсэн. Гэтэл гинэт хар тамхи хэрэгэлсэн гинэ. Мөрдлөгийн шахалт болон гүтгэлгээс болоод шантарч хэрэгэлсэн үү? Бас өмнө нь хар тамхи хэрэгжилжсэн хүний хувьд өөрийнх нь үхлийн тун хэдвэ гэдгийг маш сайн мэдж авах хэрэгтэй байхад яагаад гинэт тун хэтрүүлсэн бол ялангуяа Джейсон гэр бүлийнхээ дунд Никийг эргэж ирсэнд хамгийн дургүй байсан бөгөөд Никийн нэрийг ч дуудахгүй түүнийг огт байхгүй юм шиг үзэжсэн. Гэвч Джейсон жинхэнэ Никийг алга болохоос өмнө хамгийн сүүлд ярьсан цорын ганц хүн. Тэрээр Ник сагсан бөмбөгийн талбай дээр байхдаа ээжийг ирж ав гэж хэлүүлсэн. Би өөрөө алхаад хүрээдэр гэж хэлсэн гэж мэдүүлжсэн. Тэгвэл энэ мэдүүлэгт 100% итгэж болох уу? Магадгүй Джейсон хүнд ч хэлээгүй өөр нууц байсан биш үз гэхээр хэлзээ гарч ирдэг. Ник алга болохын өмнө үнэхээр асуудалтай хүүхдээсэн нь үнэн. Хулгайн хичээл таслан гэрээсээ оргоно. Гэвч хөршүүдийнх нь яриагаар Никийн биеэр маш их хөхрөлт няцралт байдаг гэжээ. Түүнийг нь Никийн сургуулийн багш харж исэн тул хүүхэд хамгааллын байгууллагад мэдэгдэжсэн ч үүний дараа ямар нэгэн онцгой арга хэмжээ аваагүй. Тэгвэл Джейсон дүүгээ үгэнд орохгүй байна гэж зодож бэртээж хаад амь насыг нь хохироосон байх магадлал бий юу гэх асуулт тасралтгүй гарч ирдэг. Гэвч үүнийг эгч Кэрийн эрс үгүйсгэж энэ хизээж байж болохгүй зүйлээ. Тэр худалч Брэдрийг манай гэр бүлийг гүтгэж байна. FBI яаж тэр луурчны үгэнд итгэж чаддаг байна гэж эсэргүүцжээ. Ээж Бэверли эгч Кэри нар ярьлаа өгтөө FBI Нэнсигийн эснээс өөр зүйлс маш их ярьдаг. Жишээ нь Нэнси Никийн хинбэ гэдэгт эргэлзэж эхлэхдээ Кэри рүү шууд залгаж Кэри танай гэрт байгаа хүүхэд жинхэнэ Ник биш юм шиг байна гэж хэлэхэд Кэри юу яриад байгаа юм бэ гэд уурлаж миний төрсөн дүү мөн гэж зүтгэсэн гэдэг. Гэвч Кэри би тийм утасны дуудлага хүлээж авснаа санахгүй байна. FBI надад тийм зүйл хэлээгүй гэж маш тодорхойгүй бүрхэг хариулдаг. Ээж Бэверлийн ч муу адил Нэнсиг Бэверлигийн гэрт очиж ДНХ-ийг дээж авах гэхэд шалан дээр хөрвөөж эрс татгалцсан тухай FBI албан ёсны тайланд тэмдэглэгдсэн байдаг. Гэвч Бэверли үгүй би тэднийг ДНХ нэхэд шууд найрсгаар өгсөн гэжээ. Одоогоор жинхэнэ Никийн алга болсон эргийн мөрдлөг нутлах баримт дутмаг гэсэн шалтгаанаар бүр мөсөн зогсож урт хугацааны шийдэгдээгүй нууц хэрэг болж үлдсэн. Харин Брэдрийг шийдэглээ үлээх ёстой. 1998 онд тэрээр шүүгээс худал мэдүүлэг өгсөн хурамч бичиг баримт бүрдүүлсэн эргээр буруутай тогтоогдож 6 жилийн хорхол авчээ. Энэ нь бусад ижил төрлийн эргүүдтэй харьцуулахад маш хүнд ял байлаа. Жирийн үед ийм эрэгт 3 жил орчим ял өгдөг байтал тэр бараг 2 дахин хүнд ял авсан. Шоронгоос суллагдсныхаа дараа Франц руу албатан гаргагдсан бөгөөд одоо л нэг ухаан суусан байх гэж хүмүүс бодож байлаа. Гэвч хүүхдийн дүр хэсгэж явах зуршлан 6 жил шоронд байхдаа засагдсан байх гэж бодтол 2005 оны 3 сард Францад нэгэн жуулчин цагдаагийн газарт энд нэг айсан сандарсан хүүхэд байна. Өөрийгөө 15 настай гэсэн гэж мэдэгджээ. Цагдаа нар хүүг аваад нэрчин юм бэ гэхэд тэрээр Испаниас гаралтай Франциско гэх иргэний үнэмлэх үзүүлсэн. Тэгээд юу ч ярихгүй байжснаа манай гэр бүлийнхэн бүгд автослоор өөд болсон. Би өөрөө комд байж гад сэргсэн. Одоо авга ахтайгаа амьдардагч тэр намайг байнга зоддог. Энд тэнд минь сорив байгаа гэж ярьжээ. Брэдрик тухайн үед 31 настай байсан мөртлөө өөрийгөө 15 та хүүхэд гэж хуурсан бөгөөд цагдаа нарч түнд итгэсэн байв.
Тэрээр халамжийн төвд орж тэндээ дунд сургууль сурч эхэлсэн ба хичээлдээ сайн болохоор гоц ухаантан гэж очлуулдаг байв. Гэвч хэдэн сарын дараа сургуулийн ажилтнаас санамсаргүй байдлаар зурагтаар Петрикийн луйврын тухай мэдээг олж харснаар дахин баригджээ. Энэ удаад 4 сарын хойрхол авсан байна. 2007 онд Фредрик гэрлэж одоо 5 хүүхэдтэй аав болсон. Тэрээр өөрийн гэсэн элэг бүтэн аз жаргалтай гэр бүлийг бүтээсэн учраас дахин би өнчөө хүүхэд гэж худал ярихгүй байх гэж найдаж байна. Энэ хэргийн хамгийн аимшигтай зүйл нь Фредрикийн луйвр эсвэл түүний хуурамч дүр биш. Харин жинхэнэ Николас Баркли одоо хаана байгааг хэн ч мэдэхгүй өвөрвөлдсөн байгаа. Энэ хэрэг одоо ч нууц хэвээр байгаа бөгөөд одоо хүртэл гэртээ эргэж ирээгүй нь харамсалтай боловч хэдийний амин үргэцсэн байх магадлал маш өндөр байна. Магадгүй Никэд гэр бүлийнхэн нь ямар нэгэн зүйл хийсэн үү? Эсвэл зүгээр л өөрөө алга болсон уу? Юу гэж бодож байгаа комент хэсэгт бичээрэй. Өнөөдрийн хэрэг маань энэ үрээд дууслаа. Сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.